Хүснэгтийг бүхэл тоогоор нөхөж 0.25-ыг янз бүрээр бичгсэн байна. За эхний арга нь 0.25-ийн энэ хоёр нь 10-ны оронд байгаа учраас 10-ны 2 гэсэн үг. За 5 нь бол 100-ны оронд байгаа учраас 100-ны 5 гэсэн үг. За ингэж нэг янзаар бичиж болох нь. За одоо бид энэ хоёр оронгийн утгыг хооронд нь шилжүүлж бас болно. За жишээлх юм бол хэрвээ бидэнд зөвхөн 10-1 байх юм бол 100-ны хэд байх шаардлагатай вэ? 10-1 гэдэг бол 100-ны 10 гэсэн үг. За тэгэхээр бид 100-ны 10-ыг энэчнээс аваад 100-ны оронд шилжүүлэх юм бол 100-ны 15-таа тэнцүү болно. За 10-1 нэмэх нь 100-ны 15 гэхээр 100-ны 25 гарна тийм үү? За та нар шалгаад үзээрэй. За эсвэл өөрөөр 100-ны 10 дээр нэмэх нь 100-ны 15 тэнцүү 100-ны 25 гэж бодсон ч болно. За өөр бас нэг арга нь 10-ны оронд юу ч байхгүй. Бүх утга 100-ны оронд босож болно. Ягаад гэх юм бол 10-ны 2 бол 100-ны 20 гэдэгтэй адилхан. Тэгэхээр 100-ны 20 нэмэх нь 100-ны 5 тэнцүү 100-ны 25. За бүгдээрээ иймэрхүү хэдэн жишээ бодъё. Сонирхолтой байгааз. Хүснэгтийг бүхэл тоогоор нөхөж 20.1-ийг 3 өөрөөр бич. За энэ хүснэгтэнд 2 баг нь байна. 10-т болон 10-ны орон гэж өгөгдсөн байна. За тийм учраас бүгдээрээ нэгжийн оронд орон шилжүүлэхгүй гэж ойлгоно. За эхний жишээн дээр ч гэсэн нэгжийн оронд юу ч байгаагүй тийм ээ. За 10-ийн орны 2-ыг зүгээр 2 10-т гэж бичиж болно. За 10-ны орны 1-ийг 10-ны 1 гэж бичиж болно. За одоо бүгдээрээ оронгийн утгыг 10-ийн орноос 10-ны оронд утга шилжүүлж болно. За хэрвээ бидэнд зөвхөн 1 10-т байвал өөр 1 10-таа бид 10-ны орноор илэрхийлэх хэрэгтэй болно. За 1 10-т гэдэг бол 11 буюу 10-ны 100-тай адилхан. За өөрөөр хэлэх юм бол бид 10-ны 100-г шилжүүлж байна гэсэн үг. За бидний шилжүүлэх 10 утга байна. За 100 хуваах нь 10 буюу 10-ны 100 гэсэн үг. За бидэнд өмнө нь 10-1 байгаа. Тэгэхээр 10-ны 100 дээр нэмэх нь 10-1 гээд 10-ны 101 болно. За нэлийн будлаантай байгаах гэхдээ 10-т бол 10-ны орон байгаа тийм ээ. За ахаад өөр нэг янзаар бичье. Хэрвээ бидэнд 10-ийн орны бүх утгыг байхгүй болох юм бол яах вэ? За одоо бидэнд 2 10-т буюу 20 байгаа. 20 гэдэг чинь 10-ны хэд вүлээ? За 1-д 10-ны 10 байдаг. Тэгэхээр 20 гэдэг бол 10-ны 200 гэсэн үг тийм ээ. Тиймээс 10-ийн орноос 10-ны 200 авъя гэж бодъё. За тэгээд үүнийг 10-ны 1 дээр нэмэхээр 10-ны 201 гарна. За ахаад нэг бодлого бодъё. За одоо бүгдээрээ 2.1-ийг 3 янзаар бичье. За энэ удаад нэгж болон 10-ны орон өгөгдсөн байна. Тэгэхээр бид эхлээд 2 нэгж за 10-ны 1 гэж бичиж болно. За мөн өөрөөр 1 нэгж гэж бичээд өмнөх бодлогоудтайгаа адилханаар илүү нэгээ шилжүүлээд 1 гэдэг чинь 10-ны 10 нэмэх нь өмнө нь байгаа 10-ны 1 гээд 11 болно. За эсвэл бидэнд нэгж байхгүй. За тэгэхээр 21-тэй 10-ны 21-тэй адилхан 2 бол үнэндээ 10-ны 20-ыг илэрхийлдэг тийм ээ. За тэгээд 10-ны 1 байгаа. 10-ны 20 нэмэх нь 10-ны 1 гээд 10-ны 21.